Би одоо танд бас цэцгийн тухай ярих гэж бодож байна. Цэцээр бол энэ үйл хөдөлгөөнгийн барьцааны хамгийн чухал зүйлийг бол өчнгөө болгосон байгаа. Одоо засгийн газарч байна уу, улсын хурлын гишүүд хууль санаачлах явж байгаа. 8% зээл цэцгийн шийдвэрийн маргаас зогссон байгаа. Энийг бас хурдан шийдэхгүй бол энэ чинь сартаа бараг 1200 зээл авдаг гэсэн юм байна. Тэгэхээр 2-3 мянган өргөдлөгөөд 1700 зээл авдаг байхад 2-3 мянган хүний өргөдөл бол таг гатсан байгаа. Шинээр авч чадхаа байсан. Санхүүгийн байгууллагууд Монгол банк санхүүгийн зохицуулахаараа Монголын банкны холбооны хэлж байгаагаар бол барьцаатай холбогдсон тэр заалтыг хуульд сэргээж оруулахгүй бол 8% зээлийг цаашлуулах болцоог боллоо. Энэ зөвхөн 8% зээлийг хамраагүй бүх төрлийн барьцаатай холбоотой зүйлийг одоо машина барьцаалын зээл авдаг зээл бас зогссон байна. Яг гэвэл машина барьцаал зээл авчаад тэрийг олон банкнд очиж зэрэг барьцаа болох нөхцөл бүрдсэн учраас бид бол ийм эрсдэлтэй зээл өгөхгүй гэж байна. Гэх мэтээр 8% зээлтэй холбоотой зээлийн барьцаатай холбоотой ерөөсөө энэ хашааны газар энэ хөрөнгө мөн үү биш үү гэдэг ийм тулгуур асуудал руу орсон учраас бол оноос өмнө шийдэх асуудал бол сонгуулийн хар машинаас илүү чухал маш олон асуудал байна. Энийгээ шийдье гэж